Даавар ямар нэгэн зүйл бүр зээгрэл юм аа 8 дугаар хэсэг бэлэн боллоо. 10 парт явахдаа бараг 19 плаж байгаа, нэг нь шорт байгаа. Яагаад ингэ дандаа плаж хийгээд юм бэ гэхээр нэгдүгээрт би өөр юм хитэн учраас плаж өмсөх дуртай. Хоёрдугаарт бусад эмэгтэйчүүд ч гэсэн плаж өмсөх дуртай. Гуравдугаарт плаж ойхон ялангуяа юм ханцуугүй плаж ойхон пижак өмд гээд бусад тийм өмсгөл суултан нарийн таарсан хувцснуудаас илүү амархан гэдэг нь тэдрээс жоохон л амархан гэсэн үг. Тэгээд зарцуулагдах цаг хугацаанд бас гайгүй хурдан бэлэн болчдөг хувцас учраас дандаа плаж хийгээд байгаа. Тэгтээ дараагийн рилүүдээрээ илүү нарийн хувцас хийя гэж бодсон боловч надад байгаа материалтаа тааруулаад бас юу хийхийг шийдэж байгаа. Дараагийн рилүүд нь хувцас жиж болно, ямар нэгэн даавуугаар хийсэн нэг бүтээгдэхүүнч байж магадгүй. Ямар хувцас хийх гэж байгаа вэ гэдэг загвараасаа шалтгаалаад даавуугаа сонгоно. Тэрэндээ тохирсон даавуу сонголт хийн. Тэгээд тэр даавуугаа бас халуун ажиллагаанд оруулна. Тэгээд хэсэг нь ойсны дараа эндүүд нь технологийн дараалал нэг иймэрхүү явж байгаа. Би одоо энд доочин цаг бол 100% цэвэр даавуу материалаар надад байсан. Тэгээд энэ принт нь гоё харагдаад одоо принтийн цэцэг хэмээн гоё харагдаад за ер нь плаж хийж гэж бодсон. Угал өмсдөг плаж. Гэтэ ер нь 100% даавуугаар бол ер нь хувцас хийх юм тохиромжгүй. Яагаад гэхээр 100% даавуу чинь сундгүй. Тэгээд айгүй амар өвчтэй. Тэгээд халуусаар хувачих юм бол агшчихна. Тэгээд ер нь бол нэг юм даавуугаар бол гуц өнгөлөх юм уу? Гуцны гадар хийдэг ч юм уу? Нэг тиймэрхүү сандлын зөвлөгчний гадар ч юм уу? Нэг тиймэрхүү юмуд хийгээд ер нь зүгээр 100% даавуу материалаар хувцас хийж болохгүй гэсэн зүйл байхгүй. Анхлаас оролцож байгаа хүмүүс маань даавуу материалыг сонгоод ямар нэгэн хувцас хийх юм бол илүү тохиромжтой гэж би боддог. Яагаад гэхээр даавуу материал маань сундгүй агшдаггүй учраас таны хиймээр байгаа зүйлийг, оймоор байгаа зүйлийг яг хүснээр чинь төсөөлснөөр чинь яг гаргаж ирдэг байгаа. Материал нь гоё үнэтэй байгаад, эсвүүр нь суултан сайн байгаад бүх зүйл болчихгүй. Оюутны машинтайгаа харьцаж сурна. Тэгээд дээрээс нь хэрээс ер нь их олон төрлийн оюутан шулуун болон гэдэг эдрийг бүгдийн хавцаж сурна. Тэгээд шинэ оюутны машин заавлаа, хүний оюутны машин дээр суулаа гэхэд тэр оюутны машины аашагийг олох гэдэг зөндөө асуудал. Эдгээр зүйлсийг ерөөсөө хин нэгнээс асуугаад хин нэгэн заагаад хичээл ороод сурчдаг зүйл биш. Энийг хувь өөрөө хичээсээр хагаад маш олон цаг оролцоор байгаад мэдэж авдаг тийм туршлагын асуудал тахгүй юу. За тэгээд ярил зөндөө юм байгаа. Нуруу хөшин, хөл бадарна, цаг маш их зарцуулагдана гэл зөндөө ярих зүйлсүүд байгаа. Гэхдээ энэ бүх цаг хугацаа хурц хөдөлмөрийн ард ингээд хийсэн зүйл ингээ харахад ямар нэг юм сурцсан байдаг. Тэгээд дээрээс нь урд бас чинь таны хийсэн зүйл бэлэн болоод гараад ирэх тэр мэдрэмж бол үнэхээр сайхан байдаг. Тийм болохоор ер нь бол зовд төрснөө ер нь бол мартчихдаг. Гэхдээ тэгээ хорвоо дээр амархан зүйл гэж байхгүй, бүгд л хэцүү. Гэхдээ хэцүү бүх зүйлийг хүмүүс хийж чадаад байвал та ч гэсэн хийж чадна гэсэн үг. Гэхдээ таны суур чадвар, сонирхол, сэтгэл энэ бүгдийг шийднэ. Энэ жилээс би өөрийнхөө сурсан мэдсэн зүйлсүүдээ бусдад заахаар YouTube сувгтаа бичлэг оруулахаас гадна онлайнаар сургалт явуулахаар төлөвлөж байгаа. Тэгээд цаашдаа юуг та бүхэн хуваалцахыг сонирхож байвал миний Instagram болон Facebook-ийг маань дагаад хүлээж аваарай.